За сайн байцгаана уу? Тэгээд өнөөдөр гоё яах чинь. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн анбоксинг хийх чинь. Шууд тестэрлэж үзэнгээ. Хий. Би нүүрэндээ скин кэрэд түрхсэн. Тэгээд нарны тул түрхсэн байгаа. Одоо шууд праймер түрхэнэ. Праймерын би нэг хоёр дахь авч байгаа. Би энийг сүүлд нүрээ бодсон бичлэгэн дээр бас хэрэгжилжсэн болохоор нэг ярих шаардлагагүй хаа. Энийг би өнөө бичлэг нэрж гэсэн харуулсан бах энэ Charlotte Tilbury-гийн юу Hollywood Flawless гэдэг нэртэй. Тэгээ юм юу заа юу. Кремний доор гоё галтайлгаж өгдөг спонжор. Энэ хараа энийг түрхэл шууд юм болдог. Хардаа шууд юм болж байна. Энийг би өчигдөр нэг юм солонгос дэлгүүрээс авсан. Тэгээ би ер нь солонгос фаундейшн хэрэгэлдэг. Сүүлд маань нөхрийн дүү надад нэг Мишагийн фаундейшн өгч ирсэн. Тэрийг хэрэглээд бараг дууссан. Тэгээд энийг хэрэглэж үзье гэж бодлоо. Ягаад тэгэхээр би нөө найзтай хамт тэр дэлгүүр орсон ахгүй гэсэн чинь манай найз гэсэн заяа бэлгээдээ инфлюенсерүүд ингээд Aspire гэдэг амар Aspire, right? Тийм. Aspire in cream-ийг амар гоё гэдсэн ахгүй. Гэт рекламада дийлээ гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр би авч үзсэн. Тэгээ одоо бүгдээрээ энэ кремийг торшиж үзье. Надаа энэний 23 номерыг авсан мэдээж би бор. Тэгээд ийм fresh glow 24 цаг ийм fresh тэгээд ийм glow-оор байх юм байна. Oh. Big glow new glass гэж. 27% нарны хамгаалалтай байна. Гэхдээ би нарны тос түрхсэн. Учираас it's okay. Бас дээрээс нь угаасаа glow байх юм угаасаа тодорхой. Яагаад тэгэхээр би ихэвчлэн суураа ингэж амар гоё glow болгоо бэлтгэсэн байдаг болохоор. За туршиж үзье. Тэг бүхэл ийм шингэн гоо сайхны зүйлсийг сэгсрэх хэрэгтэй. Шин юм бас гарахгүй шүү. За окей нэг л авч үзье. Тэгээ энэ хэдэн төгрөг байсан бэ гэхээр энэ 429 крон байсан. 429 крон гэдэг чинь Монгол мөнгөөр бараг 150 мянган төгрөг юм болов. Тийм гэсэн үг шүү. За. Тэгээ энэ Монголд хэд байгааг мэдэхгүй байна. Гэхдээ эндээс би ингээд энийг Монгол мөнгөөр 150 мянгаар авлаа гэсэн үг. Солонгос дэлгүүр байсан. За одоо ингээд үзье. Энэ угаасаа яг нэг памп бол яг хангалттай юм байна. Би ингээд амарсан өөрөө бор имчингээд ийм бор крем энэ төр авна шүү дээ. Одоо Burn This Way аваад хитгэн түрхэл надад бор юм шиг шүү дээ. Илүү бор болгоод ам шиг санагдаад эхэлсэн. Энэ болохоор угнаас First Lane гэдэг нэлийн тийм бор бас биш юм гэхгүй юу. Тэгээ энэ бас энэ It Cosmetics-ийн бүр light гэдэг нэртэй өнгө заяа. Тэгээ энэ бас надад ингээ бордод хам шиг хэлсэн. Тэгээ би магадгүй нөө сүүдэр blush энэ төр амар их тавьдаг болохоор кремээ буцаагаад бор болго харагдчихдаг байх. Тэгээ одоо энэ Aspire 23 номерыг хэрэгжилж үзье. За glow нь бол өстой glow юм байна. Шууд тодорхой харагдчихэв. Кремээ одоо ингээ түрхцээ одоо энийг задлаа. Энэ л хороо штэ тий. Энэ л хор ингээ өөд аргач юм байлээ. Ер нь бол гэрэл болгож ашигладаг өөд аргач. Тэгээд branding name нь болохоор glow гэсэн байна зүгээр. Брэнд нь зүгээр glow гэдэг нэртэй юм уу? Not dry concealer. Creamy. Тэгээ энэ хамгийн сонирхолтой нь штэ тий. Юу байсан? Хоёр талдаа хоёр өөр өнгөтэй байсан. Тэгээ энэ хямдраад 191 крон гэсэн байсан. Тэгэхээр ер нь бол нэг 40 эдэн мянга гэсэн үг юм болоо 50 мянга арай хүрэхгүй юм болоо. Ер нь 50 мянга байна. Тийм branding glow гэсэн дээрээ доороо өнгөтэй. Арай борн энэ арай цайвар нэг юм байна. За ийм хараа. Цайврыгаа тавьж үзье за. Энэ тэг амар сонирхолтой савлгаатай юм. За амар баг хэрэглэх тийм шиг байна. Амар удаан хэрэглэх юм шиг надад санагдлаа. Яагаад ч юм.
За. Dry биш гэдэг. Тэгээд ингээд дараад үзье. Яг энэ утасны цаана маань бас тойл байгаа болохоор дээшээ хараад байгаа шүү би. Одоо би ингээд крэмээ жоохон хүлээн нэлээд гоё шингэг гэж бодож байна. Яагаад тэгэхээр би өдөр болгонд тэгдэггүй ч гэсэн өнөөдөр надад хангалттай цаг байгаа болохоор ингээд жоохон хүлээнгээ гоё юм ярив. За тэгэхээр би сүүлийн үед юу авсан бэ гэхээр за саяны энэ unbox хийсэн хоёрыг энэ тенттэй өчигдөр авсан. Тэгээ би нэг гоё нүдэ будахтаа харуулсан. За энэ бүр амар гоёсэн заяа. Тэгээд юу авсан? Энэ хоёрыг авсан. Энийг ол би угаасаа нөгөө өмнө уутан дотор хамаг буудгаа барьж явж байгаа зүгээр нөгөө цоогонд орхио бууцсан заяа. Тэгээ алга болгосон. Тэгээд би энэний оронд ингээ амар олон хайлайтер авсан. Хаяд миний өмнөх бичлэгийг үзчихсэн бол би бүр Fenty-гээс 2 ийм хайлайтер авч ирсэн. Гэхдээ тэр ингээд юу юм бэлээ нэг тийм гоёлын хайлайтер юм шиг байгаа байхгүй юу? Ингээд цаана амар том харагддаг бүр зүгээр өдөр тутамдаа ингээд хайлайт тавихад нэг тийм орой яахын гэж байгаа юм шиг л гялтгандаг за тэгдэг. Тэгээд тэр юм байгаль та гоё л доо. Тэгтээ ингээд тэр яриг орой мөр гартаа игэн мэгэн дээрээ ч юм уу ингээд жоохон экстра юм хүсвэл хиймээр юм шиг байна. Тэгээ энэ бол угаасаа best юм бэлээ. Тэгээ энийг авсан. Тэгээ бас энийг авсан. Тэгээ энэний өнгө нь амар гоёсон. Хараа. Юу. Юу л амар гоё өнгөс. Амар тийм orange биш, pinky биш, нэг тийм peachness арай ягавтраас энэ юм амар гоё санагцсан. Тэгээ энийг энтэй авсан. Тэгээд бас нэг юу авсан? Энийг авсан. Энэ amber гэдэг өнгөтэй, нэг юм шорон өнгөтэй. Тэгээд bronzer тийм сүүдэр авсан. Би өмнө нь би энэ latte гэдэг өнгөийг авч ирсэн байхгүй юу? Тэгтээ надад энэ ингээд энэс илүү энэ өнгө нь илүү гоё санагцсан. Илүү шорон борлохоор энэ надад гоё санагдсан. Тэгээ энэ угаасаа баг ингээд дуусж байгаа юм жижигхэн үлдсэн баа. Тэгээ энэ өөр өнгөний try ингэж үзэх авсан. Энэ надад илүү таалагдсан. Тэгээ би бас нөгөө нэг ийм юу авч ирсэн шүү дээ. Сүүдэр тэгсэн чи энэ хоёр нь ийм light арай гоё өнгөтэй байсан хоёр нь унаад хагарсан. Энэ хоёр өнгө нь хагарсан болохоор ингээд энэ хоёрын амар тод өнгө болохоор би ингээд тэн шиг л ашиглаж байгаа гэсэн үг одоо энэ хоёрыг. Тийм болохоор нэг өөр Fenty-гийн яг нэг ийм хэлбэртэй байдаг шүү дээ. Ийм хэлбэртэй сүүдэр авсан чинь тэр сүүдэр маань зүгээр л ийм жоохон шаргал суйртай пудр шиг өнгөтэй ирсэн байхгүй. Тэгээ тэрийгээ би ингээд буцаах чагаа. Тийм байна. Заах гад өнөөдөр баг буцаах хаа. Тийм байна. Тэгээд яагаад гинт өөртөө ингээд амар будаг авахар шийдвэ гэсэн чинь би ингэсэн. Та хэдэд өмнө ярьж исэн бол би нэг сургалтын цуухаа төлөвлөсөн байсан гэсэн шүү дээ. Тэгээд тэр сургалтын цуухаа төлөвлөсөн. Тэгээд 2 сард сургалтаа аавна гэж ярьчихсан. Тэгээд өдрөө тохирох гээд холбогдсон чинь ингээд нөгөө манд гид боломжгүй гэсэн. За. Нөгөө хүмүүс маань ингээд амжихааргүй бааштай гингүүнд окей гэдэг би тэр сургалтандаа бэлдсэн байсан мөнгөөрөө гоё юмнууд авсан байна. Тэгээд би яг энийг ингээ амар задлж үзүүлмээр байна. Одоохон задлана заа. Тэгээд та нарт санаж байгаачлан би яг эдрийг авсан солонгос бүрээсээ өмнө энийг авч ирсэн шүү дээ. Амар гоё өнгөтэйсэн. Тэгээд энэс ер нь бол сааг болсон өнгөнүүд ахгүй одоо миний шинэ авсан өнгө. Тэгээд би зөвхөн харуулчих заа. Шууд задлчих. За энийгээ задлчаад угаасаа тавдраа тавихад баг болцсон юм шиг байна. Тай бүр ингээд заяа. Ингээд шууд онгоч юм шүү. Яг юм. Энэ тэгээд шүү дээ тий. Йоо хартаа. Бүгд цаанууд заяа. Тэг хамгийн гол нь энэ минь өнгө одоо яг яа гэдэг байгаа за. Энэ нэг юм үнэн зэрлэг өнгө. Би энэ дээр шууд ингээл харуулъя л да. Тэгэж энэ ягаа нэг харуулъя л да. Тэг юм саатай за. Йоо. За энэ хөрхийг харуулъя.
Амар гоё өнгөнүүд. Энэ надад байгаа санагдчихээн. Ийм өнгө надад байсан баха. Тэгээ энийг энэ амар гоё пич юм шиг. Амар бусдаас зөөлөх юм бах юм. Йоо, энэ бүр алж ийн. Ягаа нэг үзье бүгдээрээ. Ягаа. Яа, perfect. Ямар гоё юм бэ? За энийг үзчих. Тэгээ би ёо. Хада. Гол нэг ийм саа авсан байхад би ингээд өөр саар ингээд нүд мүд дэлдэхгүй штэ тиймстэй. Амар гойсон. Би энэ сааг 227 короноор авсан гэхээр 60 мянга цанг юм болов? 60 мянга гарах юм болов? Орох юм болов мэдгүй. Яа, ийм гой саатай. Юмнууд авсан байна. Тэгээд нөгөө нэг миний өмнө авсан тэр Dior Mare юмтай бэлэг бас ирсэн. Энэ Fenty-гийн gloss байсан. Энэ хараа. Би нэрэн гэсэн юу атчих нөгөө яаж үзүүлэх үү? За хүний гарыг ингэж барьжаад юугаа аваад ингэж үрэн штэ тий. Тэгэхээр ингээ миний энэ хумс дандаа хамт өргөдөөд идэг. Тэгээ бас жоохон миний өргөч маань далижвал энийг хараа. Эрхийн урууны энийг дандаа ингэж үрдэг ахгүй юу? Тийм болохоор би одоо нүрээ бодчоод ажил руу яваад ингэ энэ гурван хумсандаа урт акрил хийн. Яг энэ уруу шиг энэ гуравтаа урт энэ хоёрыг олохороо ингээ хумсыг аваад яг энэ хоёр шиг жижигхэн болгоод тэгээ би ингээ 6 урт хуруутай 4 богино хуруутай явж ийн гэсэн. Одооноос эхлээд тэгээ энийгээ бас өөрийнхөө стайл болгоё гэж бодсон. Сүүдэр ингээ болоо заяа. Одоо блаша тавь. Энэ блашны өнгө бол гоё за. Амар гоё. Авлаа. Тас. Блашиг бол тэгэл баг хацраараа нэг тавьчихдаг. Тэгэд эндээ жоохон оруулцдаг. За блаш бол нэг юм. Одоо энтэй л байж иж амин гоё харагдаад байгаа хгүй би. Жишээ нь би ингэдэг энэ хоёрыг ингээ микслждэг. Ингээд гол нь тэрийн юу амин гоё. Саан амин гоё гац. Тэгээ одоо ишээ оруулныхаа дээр энэ дээрээ тэгээд энийг яг цав цагааны навснаа яг энэ дээр тэг би өнөөдөр ийм гоё тэн авснагтай ядаж энийг урд ардаа ашиглая гэж бодсон. Тэгэхээр одоо шууд юу яа? Суура бодъё нүднийхээ. За тэгээ энэ бор өнгө маань гэхдээ амар гоё бороогааз. Тэгээ шууд ингээ нүдрэг авчи. Би праймер түрхэхээ болоод амар удаж байгаа. Энэ амар тасбор гарч ба. За яах вэ? Тэгээ иймэрхүү. За ингээ нүд маань нэг иймэрхүү харагдаж байна. Одоо доотлын яг саяны багсаараа явчих. Би гэхдээ доороо давхраа зурж чаддгүй за. Ингээ зурж чадна. Тэгтээ нөгөө oh my god манай жижигхэн анаада уурлаад байгаа юм шүү. Тэгтээ би ингээ доотлын давхраа зурыг гэхээр би доотлоо давхраа зурчих гэхээр бас би тийм амар cute харагдмааргүй байгаа байхгүй. Би ч одоо баг 30 та хүн байж тэ тийм амар cute бас харагдмааргүй байгаа байхгүй. Тэгээд доороо давхраа зурчхаар нэг юм амар игдүүтэй харагдах юм шүү. Тэгмээргүй байна. Тийм болохоор би ер нь жоохон нүдээ нэг бол хурц будна, эсвэл амар цэвэрхэн буддаг. Cute бол будах дурггүй. Гэхдээ тэр авсан саагаа хэрэглэмээр байна.
За нүд нэг иймэрхүү. Яг энэ урдтал руу жоохон бор оруулж яасан. За болоо. Гэтэ энэ цагаан энэ амар гоё юм шиг тараа. Таад тэгэд би өмнө харуулж ирсэн баха энэ амар зэрлэг өнгө. Гэхдээ өнөөдөр энийг хэрэгэлцгээе. Тэгээд би шууд энэ өнгөтэйг дагуу өнгө хэрэглэмээргүй байна. Шал өөр өнгө, тис өөр өнгө оруулмаар байгаа байхгүй. Maybe энэ л юм шиг байна. Нэг юм ягаан purplish тийм. Тэгээ. За дарлаа. За дарлаа шүү. Суп. Oh my god. No cute юм бэ. Тэгээд одоо нөгөө цагаан өнгө. Саяны харуулсан цагаан өнгө. Урд нь тавьчих. Энэ өнгө. Match. Oh my gosh, энэ бүр алж шít. Match. Яна. 어떡해. Oh shit, би одоо хайчих юм. Гол ажил руу явах шít. Гэхдээ okay. Энэ нэг бор юмтай багсаараа усгачхаас намайг тоож уусах юм болов да гэд. Юу юм бэ? Хайч ингэсэн бол энэ бодолд одоо ингээл үсмэсээ ингээл гэлтгнаалаад гэлтгэн юм бэ? Oh my god, энэ гэтээ бүр арай л байна. Окей. За юм байна. Тэгээ би одоо энэнгээр эхлээд хүмүүсгүй янзалчих шууд. Got to begin. Энийг би амар сайн хэрэгжилж байгаа. Ихтэй чүү санагдчихж байгаа. Гэсэйхан санаад өгнө. Хүмүүсээ ингээ юмд орчин. Тэгээд уруулаа бас гоё өнгөлчүүл. Энэ Bianca-гийн уруул өнгөлөгчөнд биш уруул хүрээлэгчэнд би бүр obsessed гэдэг шиг л болсон. Надад энэ ага дахиад нэг бас байх хэрэгтэй. Тэгээд аймага үзүрлэл хэрэглээдэг амар удаан хэрэглэдэг. Тэгээд энэ уруулыг одоо би гинт гэл амар том болгонд. За ишаад явлаа. Яг галынхаа энэ галынхаа энийг ингээл явуул юм. Одоо ингээл юм дээдлээ урал маань юм болчихж шүү. Одоо ингэ хардаа. Одоо доотлогоо ингэ гой том болгоё. Би тэгээд нөгөө нэг миний гид дуурсан. Гэртээ гид дуурдах тайх тарчгүй юм. За. Би ихт ингэж бор юм байж. Бор уруулын бодог надад ямар гоё зэрэгдэг юм бэ гэж бодсон. Энэ л хараасан Маки бор бодог гэхдээ энэгээр ингүүл амар бас хийсэн муухай өнгө гардаг за. Тэгээд зөв ингэ тавшаад. Тэнгуүта манай richness надад амар гоё бодог өгсөн. Манай Анука найз маань надад энэ орлон бодог зүгээр л өгсөн за. Энэ гоёга. Нэг юм гоё. Өнгө нь бас юм боровтор. Тэгтээ асар зөвлөхөн.
Ер нь бол бараг би ингээ болчихж байгаа хгүй тэгтээ нэгэнт ингээ гоё будсных. Юу яа. Контур тавиад тэгвэл бүр төө моч болчих юм болов. Гэтэ одоо ингээ юм саа маа нүдэнд хахад ч одоо бас тий контур гомдох байлгүй тий. Тийм үү? Контур. За контуроос оръё. Одоо ингээ миний сүүлийн степ бол сормосны бодог байна. За тэгээ энэ миний Hi baby. Тэгээ би энэ Sensei гэсэн брендийн энэ сормосны бодогонд бодгийг одоо баг байнга авъя гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр амар юу яадаг. Ерөөсө бодоггүй. Тэгээ бас багс нь амар таалагдсан. Тэгээ би ч анх нөгөө амар тийм сормосоо буулгахгүй тулд юу муу авч үтсэнгээр Dior-ын сормосны бодог авч үтсэн. Тэгээ тэрний өмнө нөгөө бодгийн баригч гээд цагаан юм байдаг хгүй тустай юм. Dior-ын сормосны бодог бас бодог баригч 2-2-ыг нь хоёуланг нь авч исэн. Тэгтээ буусан. Dior-ын сормосны бодог амар буудаг. Тэгээ баг энэ Sensei энэ сормосны бодог хамгийн гоё таалагдж байгаа. Яг миний өдөр тутмын бодол тахгүй. Гэхдээ одоо энийг гоё нарны гэрэлд харъя да. За. Би нарны гэрэлд сууж байгаа боддог гэж тий. Дараа нь би гоё нарны гэрэлд сууж агаад дараа гоё орой шоудахтаа ч юм уу зориулаад шоуны гоё бодолд хийзаа. Энэ бодолд бол ингээ миний шоуны бодолд биш зүгээр миний өдөр тутмын бодолд. Одоо тэгээд юу ая? Үсээ янзлах шаардлагагүй гэж бодож. Надаа MSC байгаа маань таалагдж байна. Эндүүдэгчгүй, орохчгүй ингээл болоо. Одоо ингэ шууд юм болчихж байгаа байхгүй. Би бас дээрэс нь миний кремийн өнгө бүр яг гоё таарлаа. Юун. Ингээ миний blush сүүдэр мүдэртэй ингээ perfect гоё таарлаа. Кремийн өнгө маань. Тэгээ нимхэн хэрнээ тэгээ амар гоё чигшэлтэй байгаа даа штэ. Тэгээ бас дээрэс нь мэдгүй би энийг яг дармаар байгаа хүмүүс санал болгох уу мэдгүй ямар ч тач би тэгээ амар дарагчтай крем бол сонгодоггүй. Тэгээд энэ бол үнэхээр надад бол амар бест байла. 23 номер нь. Энэ бол мангар хөөрхөн ухаалаг бас дайжгүй санагдсан. Тэгээ энэ угаас ингээд надад болоодох юм бол би заавал тэр NYX Maybelline энтрийн консилерыг авах гэдэг шаардлагагүй. Энэ бол амар удаан хэрэглэх юм шиг санагдлаа. Love it. Авсан юмнуудаа би бол амар сэтгэл хангалуун байна. Тэгээд өнөөдрийн бодолт нэг ийм хөө байлаа. Тэгээ мис цацхаар угаасаа бүр шал өөр байгаас тийм. Гижигт гоё болчтой. Үзэн баярлаа. Баяртай. Mommy, you're so cute. You, thank you.